Сайн байна уу? E-class цагийн сургуулийн удирдлагын систем дээр жилийн эцсийн дүн бодох цаа өргөжөө хүргэж байна. Анги удирдсан багш өөрийн эрхээр нэвтрэн ороод төгсөл дэвшилцсэний дэвшил дэд цэсэн дээр дараад үүссэн цонхны анги хэсгээс даасан анги автоматар сонгогдно. Дараах хичээлийн дүн хэсэгт жилийн эцсийн дүн хянах болон бүртгэх хэсэг гарч ирнэ. Дараах төрөлжсөнээс хичээлээр суралцагчаар нэгтгэл гэсэн 3 төрлөөр дүнгийн мэдээллийг харах боломжтой. Жишээ нь нэгтгэл гэсэн төрлийг сонгоод даасан ангийн 31 сурагчдын англи хэл болох заавал судлах хичээлийн дүн бүртгэсэн байна. Дараах улаан байгаа хэсэг нь тухайн хүүхдийн дүн бүртгээгүй байгааг харуулна. Суралцагчаар гэсэн төрөл дээр тухайн сурагчдын мэдээлэл, дүн бүртгэсэн ерөнхий мэдээллүүд харагдана. Үүнд батлагдсан, бүртгэсэн, хянагдаж байгаа цуцсан гих дөрвөн төлөвтэй харагдана. Хичээлэр гэсэн төрөл дээр дараах хичээлийн нийт 30 сурагч судалснаас 30 хүүхдийн дүн баталсан төлөвтэй харагдаж байна. Мөн нэг хүүхэд судлаагүй, дүн аваагүй байсан. Анги гэсэн төрөл дээр дарахад дараах ангийн суурь боловсролын хөтөлбөртэй тул өмнөх жилийн хичээлийн дүнг харах боломжтой. Хэрв 8 дугаар анги байвал 6 7 дугаар ангийн дүнг харах боломжтой. 6 дугаар ангийн хувьд манай систем нь бүх суралцагч нарын жилийн эцсийн дүн болох үнэлгээ хоёрын дүнг ESS-дээр хадгалсан байвал татаад урьдчилаад бэлдсэн байгаа. Дараах хүснэгт нь 6 дугаар ангид 31 хүүхэд суралцсаны 31 хүүхдийн дүн батлагдсан нь харагдаж байна. Нэгтгэл төрлийн дараах хүснэгт нь сурагчид хичээл тус бүр дээр авсан дүн харагдаж байна. Даасан ангийн энэ хичээлийн жилийн заан судлах дүн хамтдаа бүртгэе. Хичээлийн дүн бүртгэх цэнхэр товчон дээр даран үлсэн дэлгэснээс мөн өмнөх жилийн хичээлийн дүн үнэлгээний 1-2 болон жилийн эцсийн дүнг харах боломжтой. Хэрвээ энд дүн харагдахгүй бол дараах дүн татах дээр даран ESS дээр өмнөх жилийн бүртгэсэн дүнг татах боломжтой. Хамгийн түрүүнд бүгдээрээ заавал судлах хичээлийг бүртгэн, дараа нь төрөлцсөн гүнзгий сонгон гэх мэт тухайн сургалтаас хамааран хичээлийн дүнг бүртгэн. Энэ хичээлийн жилийн хувьд аль систем дээр дүн байхгүй учраас дүнг бүртгэх шаардлагатай. Тухайн ангийн англи хэлний хичээлийн дүн бүртгэсэн байна. Үүнд үнэлгээ 2-ын 1-р хаасын дүн татагдсан, 2-р хаасын дүн бүртгээгүй байна. 2-р хичээл дээр харахад үнэлгээ 2-ын 1-р хаасын дүн байна. 2-р хаасын дүн бүртгээгүй байгаа учраас үнэлгээ 2 зэснээс хичээл ордог багш нар маань дүнг бүртгэн. Мэдээллийн технологи хичээл дээр харахад үнэлгээ 2-ын 1-2 дахь хаасын дүн орсон ч зарим хүүхдийн дүн ороогүй байна. Дүнг бүртгэсэн сурагчдын дүн буруу байна гэж үзвэл үйлдэл хэсгийн устгах товчон дээр даран устгаад дүнг засаж болно. 1-2 дахь хаасын дүнгээс жилийн эцсийн дүнг гаргахдаа хичээлийн дүн хэсгээс 1-р хаасын эсвэл 2 дахь хаасын дүнгээр жилийн эцэг тооцох уу? Эсвэл дунджаар гаргах уу? Аль өндөр үнэлгээтэйгээр дүнг гаргах уу гэдгээс сонголтоо хийж болно. Хэрв дүнг дунджаар гаргаж хадгалах бол дараатаа бүхэл болж автоматар хадгалагдана. Дүнг бүртгэж дууссан тохиолдолд хадгалах товч дээр дарна. Тус сурагчийн 1-2 дахь хаасын дүн байхгүй байгаа тул жилийн эцсийн дүн бодогдоогүй байна. Багш дүн тавих бол дүнг бүртгээд ахин хадгалах товч дээр дарна. Дүнг ахин нягтлаад буруу дүн байвал ахин устгаад засаад хадгалж болно. Системд бүх дүн босон гэж үзвэл илгээх гэсэн шар товч дээр даран менежерээр батлуулах хүсэлтэд илгээнэ. Илгээх дарсны дараа төлөв хянагдаж байгаа төлөвч шилжин үүнийг сургалтын менежер хүлээн авч дүнг батлана. Сургалтын менежер дүнг баталсан бол ахин хичээлийн дүн бүртгэлөө ороод батлуулах хүсэлт илгээсэн хичээлээ сонгоход батлагдсан төлөвтэй харагдана. Энэ мэтчлэн хичээлүүдийн жилийн эцсийн дүнг бодож гаргана. Танд амжилт хүсье. E-class цаг минь.